Цагдаагийн ерхий газрын мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үлэмжих хэмжээний буюу 78 кг мөнгөн усыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан 3 хүнийг саатуулжээ. С ิจ гтэн этгээдүүд 25 литрийн магтаамжтай төмөр савнд мөнгөн усаас хавлсан байсан бөгөөд түүнийг Оросын зэргийнхнээс олон жилийн өмнө худалдан авч хадгалсан. Бидний мөнгөн ус нийтдээ 52 тэрбум төгрөгийн үн хүрнэ хэмээн мэдүүлжээ. Энэ 4-р сарын 2-р 7 хоногт буюу өнгөрсөн 7 хоногт нийслэлийн хэмжээнд Монгол Улсын засгийн газрын 2007 оны 4-р сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахын хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон 74.8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан энэ 3 бүлэг этгээдүүдийн үйлдэлийг дасан зогсоосон. За энэ этгээдүүд өөрсдөө энийг эдний өөрсдийнх нь хэлсэн үнэлэмжээр бол 52 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн ус гэсэн мэдээллийг бол олон нийтэд мэдээллийн сүлжээгээр тавьсан байсныг цагдаагийн байгууллагаас энийг илрүүлж одоо ингээд эрүүгийн хуулийн 24 дугаар зүйлийг хоёр заасан. Хууль химийн хорт болон аюултай бодисын хууль ус хэрэглэлтэнд оруулсан гэсэн зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Манай улсад мөнгөн усыг гар аргаар алт толборлагч иргэд хууль бусаар ашиглах зөрчил ихээхэн гардаг аж. Мөнгөн ус нь амьсгалын зам агаар тусал арьсаар хүний биед маш хурдан нэвтэрч шингэдэг бөгөөд хүний төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэх бөөр, нүд, арьс, салстыг гэмтэх зэрэг онц ностой хортой нөлөөг үзүүлдэг байна. Монгол хүний удмын сан эрүүл мэндийг онц ностойгоор хордуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар Монгол улсад ашиглахыг бүрэн хоригдсан юм байна. Live TV цэгийн таны хүссэн бүх лайвыг мэрэгжлийн өндөр түвшинд шууд дамжуулна.